Эрхийн хурууны хэлбэр таны талаар их зүйлийг хэлж өгнө. Зүгээр л эрхийн хурууных нь хэлбэрийг хар. Хэрвээ таны эрхийн хуруу А хэлбэртэй харагдаж байвал хэрвээ эрхийн хурууны шилбэнүүд нь хоёулаа ижилхэн бол та эв нэгдэл амар амгалан хичээдэг тэнцвэртэй хүн юм. Ийм төрлийн эрхийн хуруутай хүмүүс нь ихэвчлэн тайван ярихын зэрэгцээ бусдад юм заахтаа ч маш сайн гэдгээ тэд амьдралаараа харуулж чадсан байдаг байна. Таны эргэн тойронд олон сайхан найз нөхөд хамаатан садангууд байдаг. Учир нь та тэдэнтэйгээ хинтээ ч зүүрлэшгүй сайхан харилцаа, уур амьсгалыг үүсгэж чаддаг. Хэрвээ таны эрхийн хуруу В хэлбэртэй харагдаж байвал хэрвээ таны эрхийн хурууны дээд хэсэг нь доод хэсгээсээ илүү урт бол та төгс төгөлдөр хүн юм. Та сансан зорилгодоо хүрч чаддаг. Жижиг сажиг зүйлд сэтгэл хандаггүй. Бүх зүйлс төгс төгөлдөр эмх цэгцтэй байх ёстой гэж үздэг. Заримдаа танд санаа зовх зүйл байдаг ч амжилтанд хүрэх зорилгоо энгийн даруй арга замаар хэрэгжүүлэхийг илүүд үздэг. Хүмүүс таны үнэнч шодрог занг хүндэтгэж үгийг тань сонсож чаддаг. Хэрвээ таны эрхийн хуруу С хэлбэртэй харагдаж байвал хэрвээ таны эрхийн хурууны доод хэсэг нь дээд талаасаа том бол та хөдөлмөрч хүн юм. Амьдрал танд амжилтанд хүрэх амар хэлбэр арга замыг өгөөгүй байж болох ч та ямар ч саад бэрхшээлийг даван туулж үргэлж сайн сайхан бүхэнд хүрч чаддаг хүчрхэг хүн. Энэ төрлийн эрхийн хуруутай хүмүүс нь итгэлтэй, ухаалаг нэгэн бөгөөд мөрөөдөл бүхэндээ хүрч чаддаг. Таны бодол санаа үргэлж тодорхой байдаг. Иймд танд төөрөлдөх зүйл байдаггүй тул та ажилдаа итгэлтэй хүн гэж үнэлэгддэг. Хэрвээ таны эрхийн хуруу Д уян хатан бол та эрхийн хуруугаа дээш нь харуул. Хэрвээ та уян хатан эрхийн хуруутай бол шулуун эрхийн хуруутай хүмүүсээс илүү сэтгэл хөдлөлтэй, хурц ухаантай хүн юм. Энэ төрлийн эрхийн хурууг мөн хичхайкерийн хурууч гэж нэрлэдэг. Тантай адил хүмүүс өөрчлөгдөж буй нөхцөл байдал болоод шинэ орчин хүрээлэлд амархан дасан зогцдог. Хэрвээ таны эрхийн хуруу И буюу шулуун бол эрхийн хуруугаа дээш нь харуулж байрлуулад анхаарлаа хандуулаарай. Хэрвээ эрхийн хуруу тань шулуун бөгөөд уян хатан биш бол та онцгой зөрүүд хүн юм. Зарим хүмүүс таныг чулуушаг хатуу гэж бодож байж болох ч таны амлалтандаа хүрэхийг эрмэлздэг зан чанарaalтай нь тэд бахархахын зэрэгцээ үргэлж итгэж байдаг. Заримдаа хүмүүс таны амлсандаа хүрдэг зан чанар бусдын итгэлийг даадаг сайн талыг тань ашиглах гэж оролддог. Гэхдээ таны аливаад маш хурдан дүн шинжилгээ хийх чадвар болоод өөртөө хор хохиролгүй зөв алхам хийж чаддаг чадвар танд тус болох нь бий.